Заасан байсна та бүхэнтэй өнөөдрийн минь төргий. За Canva hack хичээлийн хайлж дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор энэ Шинэ Зеландд аялаарай гэсэн энэ постэнд зориулж энэ богинохоо энэ 5 секундын бичлэг ба. За энэ юу н онцлог байна гэхээр одоо энэ юу н ингээд тийм ээ цаад одоо ингээд за бүгд харцгаая. За ингээ хөдлөөд тэг доороос нь Шинэ Зеланд гэсэн юм үг ингэж гарч ирж байгаа. Энэ юу н ингээ цаашаа тийм ээ ингэж хөдөлж байгаа зураг нь тэгээд доороос нь ингээ Шинэ Зеланд гэж гарч ирж байгаа юм эффект байгаа. За нөгөөх нь болохоор за одоо 2 сар өгч байна. Валентины баяр зориулаад би Валентины баяр зориулаад бүгд одоо хосоороо хамтдаа хийдэг зүйлс гэдэг юм кастом юм аяг хийсэн байгаа. За тэгээ энийг бол яг аяга маяг янз бүрийн юм хийж болох юм байлаа. Бутуалагч юм хамтдаа хийдэг юмнуудаа хүмүүс өөрснийгээ нэрээ бичүүлээд тэгэд хамтдаа хийдэг юмнуудаар нь би ингээд зураад ингээд аяга хийж одоо энэ аяга хийсэн байгаа. Тэгээ энэ аягныхаа одоо тийм ээ постэр ийм одоо хөдөлгөөнтэй юу бэлдсэн байна. Одоо ингээд хараа цаанаас нь ингэж гарч ирж байгаа юм шиг юм эффект байгаа. За бас нэг 3 дахь зүйл нь болохоор юу байна гэхээр юу яасан байгаа. За энэ нөгөө аяга маань энэ байна тийм ээ Валентины спешиал гэдэг ийм постэр хийсэн байгаа. Тэгээд order now гэд 20% off гэд тийм ээ. За ийм юу хасан байгаа. За энэ аяга маань улаан өнгөтэй, ягаан өнгөтэй. За тэгээд өшөө юунууд байгаа. Янз янзын өнгөтэй та нар энэ манай Parcel Play шийдэлгүүрлээ ороод үзэх юм бол 11 15 остой navy red ам байна, right blue за юм 3 янзын өнгөөр гарч байгаа юм байна. За тэгэхээр энэ гоё өртөө зориулсан одоо поструудаа тийм ээ энэ юундаа хийсэн поструудаа танд үзүүлье. За эхлээд энэ пострыг хийчихье. За энэ постэр болохоор ерөнхийдөө маш амархан. За ингээд юу аавна. За тэгээд элемент рүү очиж аваад бид нар юу аавна shape аавна. За shape маань юм тийм ээ тэгш өнцөгт юм shape байгаа. За тэгээ энийгээ бид нар ерөнхийдөө жоохон Валентины өнгө чинь нэг юм улаан ягаан магаал өнгөд байдаг шүү дээ тийм ээ. За нэг тиймэрхүү өнгө сонгоч. За энэ дээр би болохоор улаан өнгө сонгоцсон баа. За энэс арай л улаан уу те. За ийм өнгө сонгоцсон. За тэгээ энийг би ингээ хоёр болгоцсон байгаа. За энэ хоёр дахь нь болохоор ингээд юун дээр ийм үсгээд өнцөг үсгээд за энийгээ ерөөхдөө ингээ битүү улаан болгох юм зорилготой. За тэгээд элемент рүү очиж байгаа би юу яасан баа. Black gradient гэсэн байгаа нэг яадаг штэ уусалттай юу gradient гэж нэрлэдэг байгаа. За тэгээд энийг яг энэ дээр нь яг ингэж жоохон сүйдэр болгож өгсөн. Яг энэ улаасан дээр нь. За тэгээд яг энэ сүйдэр нь бас хитрхи нөгөө нэг бараагаад байлж байгаа. Ингээд юуг нь transparency-г суултарчихсан. За тэгээд энэ дээр болохоор би нөгөө юу яасан байгаа. Аяга авч тавьсан байгаа. За тэгээ аяга маань ерөөхдөө яг улаан аяга оруулаад бас зүгээр л исэн юм шиг үлээ. За би хан дээр апплод хийсэн аяга маань цэнхэр аяга маань. За энийг тавьчих тийм ээ. За тэгээ артлын нарилга чинь. За тэгээ жоохон ингээд эргүүлээд энэ дээр нь ингээд. За тэгээ энэ дээр бас яг бид shadow буюу сүйдэр оруулчихвал бас зүгээр. За тэхийн тулд энэ чинь тийм ээ shadow гэж биччих. За black shadow гэдэг чинь тийм ээ. За тэгээ энэ доор орчоор атан сүйдэрнүүд энэ ээж болж байна тийм ээ. За энэ бол энэ аягны сүйдэрд бол бас болж байна. Тэгээ яг аягныхаа доор тавьж байгаа юм чинь. За тэгээ position бол мэдээ сүйдэр маань аягныхаа доор байгаа учраас цаана оруулчих. За ингээд. За тэгээ энийг бол яг Валентины спешиал гэдэг энэ дээр нь ингээд оруулсан. За сүүлрүүг нь яагаад за тэгээд ингээд хамтдаа хийх юмнуудаа ингээд бас гоё энийг аяга бутуулах тэгэл янз янзын юм дээр ингээд чивлүүлж авдаг юм байна. За би сая энэ Etsy shop-ын дээрээс энэ санааг авсан байгаа шүү. Etsy дээр бол нөгөө Валентины баяраар хүмүүс нэгэндээ юу бэлгэлдэг гэхээр ингээд нэрээ бичүүлээ тийм ээ. Чинь John and Sarah гэдэг. Тэгээд чинь хамтдаа өглөө кофе уудаг, хамтдаа хоолоо хийдэг тийм ээ. Хамтдаа ном уншдаг ч юм уу тийм ээ. Хамтдаа хийдэг юмнуудаараа яг нөө ийм аяг хэлгэж болно, за бутуулах хэлгэж болно. Усны самаан дээр ингээд өөртөөхөө юу яах нь хийдэг юмнуудаа ингээд хийчих болно. За энийг бол банаач захиалга авч хийж байгаа. Тэгтээ энэ зөвхөн Америкийн нэгдсэн улсад хөрөлттэй гэдэг бас хэлчихье тийм ээ. За хоёр дахь маань болохоор энэ Шинэ Зеланд яг нэг энэ бол ямар ч улсын юу байж болно. За би болохоор Шинэ Зеландд аялал зохион байгуулдаг учраас энийг хийсэн байгаа. За та нар эхлээд яах вэ гэхээр эхлээд энэ Шинэ Зеланд гэдгийг бичин заяа. Эхлээд нэг юм хард үрс олоод за тэгээд тэрэн дээрээ ингээ Шинэ Зеланд гэж биччихсэн. За энийг бол та нар чадна шүү дээ. За тэгээ энэ Шинэ Зеландынхаа энэ юуг н фондын extend 30 гинүү дека гинүү за ийм фондор бичсэн байгаа шүү. За энийгээ тэгээ та нар яг нь ингээд
даунлоод хийгээд авчиж болно. За эсвэл өштэй юу яаж болно? Copy clipboard гэдээ ашиглаж болно. За энийг эхлээд хийхин тулд бидэрт тийм ээ. За эхлээд бол энийг мэдээж бэлдэн шин зулаанд гэсэн бичгээ бэлтжиж штэ тийм ээ. За тэгээд дараа нь та яхав гэхээр шин зулаандын ямар нэгэн зураг олох хэрэгтэй. За би энэчнээс Шинэ Зеланд гэж энэ зургийг авсан байгаа дээшээ гарч зураг нь ингэж томорж байгаа болохоор энэ нөө эдний символ штэ энэ Sky Tower чинь тийм ээ энэ айгу энэ зургийн төлөөр нь сөүлийн үед их дурлаг за яг энийг л авчидөө. За тэгээ энэ зургаа бид нар яг нь анимашн хийн. Анимашн гэдэг тийм ээ. За тэгээ доошоо явж байгаад бид нар юу яашгүй энэ фото зум гэж байгаа. За энийг аваад тэгээд скейлийнх нь скейлийг ингэж хамгийн том дээр нь тавиад за тэгтээ энэ за тэгээд аут гэдгийг тавьчин заяа. За тэгээд энэ маань юм байгаа. За ер нь бол яг хуу энэ юуныхаа зургийг юунаас арамнаас нэг жоох юм том болгочвол бас зүгээр. Тэгэх юм бол скейл тэгэхэд аяга хайтахаар харагддаг. За ингээд зургаа бол ерөөхдөө сая шиг юм анимашн оруулчихна. За энэний хувьд бол яг хуу гэд тэрний түрүү апплод хийгээд татаж авч болно гэсэн шүү дээ тийм ээ. За эсвэл нөгөө нэг энэ Seol гэж орж байгаа энэ хараа copy to clipboard гэж аз. За ингээд copy to энийг ингээд авчин. Тэгэхээр энийг нэг зураг болгоод авчиж байгаа байхгүй юу? За тэгээ энийг одоо copy гэж авчаад за тэгээ энэ зурган дээр авчираад саяхаа юг ингээд тавина. Paste гэд. За тэнгууд энэ мань гараад ирнэ тийм ээ. За тэгэхээр энийхээ background-ыг арилгачингууд энэ хар нь үлдчихин гэсэн үг. За тэгэхээр энэ хараа энэ доотлолт нь ингээд орн авчираад за ер нь бол яхан мэлээ ингээд яг энэ зургийнхаа доотлолт нь шин зэлэнтэй оруулчих заяа. За тэгээ энэ хар маань ингээд ийм мохоо юм шууд өнцгтэй очиж энийг юм уусалтай болохын тулд бид нар ап ашиглана. За энэ дээр ямар ап ашиглах вэ гэхээр image blender гэсэн юу байгаа. Ап байгаа. За тэрийг ашиглана. За энэ тийм ээ. За тэгээ liner гэдгийг хараа. Liner гэдгийг ингээд дарчих. За тэгэнгүүт ийм юу гарч ирнэ. За тэгээ энэ маань ингээд доотлын доор нь оруулаад энэ дээдлийн ингэж нэг жоохон уусалттай болох гэж байгаа учраас энийг сонгочих. Заяа. За тэгээд энэ жоохон ингэсгээд энүүдийн нэг юм дээшээгээ юм уусалттай. За тэгээд энэ strength-ийн бас 0 руу затлчих. За тэгэх юм бол нэлээд ингээд уусалттай болж ирж штэ тийм ээ. За тэгээд save. За тэгээд энийг явааштай бас анимашн болгоно энэ наатлынх нь юуг нь анимашн болохтой энэ baseline гэдгийг сонгоод за тэгээд дээшээгээ тийм ээ. За өшөө тэгээд яг энэ дээр speed-ийг бас удаан болгочих. За тэгэх юм бол ингээд энэ хараа доошоогоо ингээд яг ингэж орж ирж байгаа. За тэгэхээр энэ маань яг саяын бидний нөгөө нэг энэ юун дээр үзсэн яг энэ эффект гарч ирж байгаа тий. Яа энэ эффект гэж гарч ирж байна тийм ээ. Бидний нөгөө нэг аяг ингэж гарч ирж байгаа юм юу байгаа шүү дээ тийм ээ. Энэ бол одоо надад бас их гоё таалагдсан хараа ингэж гарч ирж байгаа юм юу байгаа. За би болохоор энэ дээр болохоор нөгөө одоо энийг бол бүр эхнээс нь үзүүлж энэ болохоор нэг юм босоо рилний хэмжээгээр хийсэн байгаа. За энийг хийхин тулд бид нөгөө нэг юу яана эхлээд нөгөө нэг custom size авгин. За size авахдаа 1080 1920 гэсэн хэмжээ өгөн. За энийг ингээд өгчих. За тэгээд энэ маань ингээд цаан байгаа шүү дээ тийм ээ. За энийг бид нар гоё ягаан өнгө сонгон саяын түрүүний ягаан надад маш их таалагдсан. За тэр маань ямар ягаан байсан бэ гэхээр за би энэ ягааныхан зургийг нь тавьсан байгаа хаа. За ингэж байгаа сонгоч. Энэ background-ын тийм ээ. За энэ бичгийн энэ шүү. За F тэр доор энэ тийм ээ F E O биш O 174 гэсэн энэ югаар энэ надад их гоё санагдсан. За тэгээд элементийг нь болохоор plop гэдэг нэг юу яадаг шүү дээ. Нэг юм янз янзын хэлбэртэй ийм юмнууд байдаг шүү дээ тийм ээ. За би энийг сонгоцсон баа. За тэгээд энийг бол мэдээж яах нь ингээд айгуу сайн том болгоод за нэг иймэрхүү болгочих тийм ээ. За тэгээд энийг гоцав цагаан өнгөөр сонгочих заяа. За тэгээд дээр нь яах нь бид нар аягаа оруулж ирнэ. За манай аяга маань энэ юм тийм ээ. За энийг бид нар яах нь артлыг арилгаад
энэ чинь оруулчих. За энэ доор тийм ээ. За тэгээ энийг бид нар яг нь бас дахиад 2 болгох чинь наадлынх нь тийм ээ. За тэгээ наадлынхыг нь бид нар бас яг нь наадлынхаа ягаан өнгөөр саяхан ягаан өнгөөр сонгох чинь. За эхнийх нь бол одоо нэг яг иймэрхүү маягтай харагдаж байна. За тэгээ энийгээ бид нар ингээд даблд чинь 2 дахь нь тийм ээ. За 2 дахь нь болохоор энэ маань ийшээгээ ингэж хөдлөөд за энэ маань л яг нь ийшээгээ ингэж томорж байгаа ийм эффект орж байгаа. За тэгээ өшөө бас энэ дээр нөгөө би яг нөгөө юуных нь бичиг энэ дээр нөгөө нэг юу яатсан байгаа. Энэ бидний хамттай цог хийх зүйлсэд гэдэг тийм ээ. Энэ дээр нь ингэж оруулсан байгаа. Тэгээ энийгээ бас энэ дээр нь оруулчихъя. Чихэн болгох зүйл зүгээр юм байна. Хэмжээндээ тааруулаад. За тэгээ ийм 2 юу байгаа шүү дээ. За тэгээ pages гэдэг ингээд энэ чинь 2 болчихно шүү дээ. За эхнийх дээр нь бол ийм бүтэн 2 дахь руугаа ийм бол энэ аяг маань ингэж гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр нь бид нар нөгөө энэ transition-ийн энэ match and move гэдгийг оруулаад за тэгээ энийг жоох удаан болгочих заяа. За тэгээ яг дээр нь бас нэг Валентины ай энэ төр оруулчихвал бас зүгээр байх. Би энэ дээр нэг romantic ай оруулсан. За тэгээ хэдүүлээ preview гэдэг үзье. За энэ бас их гоё эффект ааз. За ингэж хийдэг байх нэ. За ингээд энэ хичээлээ дуусгая. Баярлалаа. Баяртай.